Энэ бодлогын бичгээр юм тэгээд чухал юм хийж юм тийм ээ. За ингээд та нар хоорондоо хий нэмээ өрсөлдвөл бас болохгүй нэ гэдэг ойлголоод өглөө. Нэгдэх юм дээр нэгдэх хэрэгтэй, өрсөлдөх юм дээр өрсөлдөх хэрэгтэй тийм ээ. А манай энэ зах зээлийн нөхцөл бололцоо нь яадаг юм. Багтаамжинд хэрзээ Монголдоо. Тийм. За гадаад нөхцөлд нь ямар байгаа юм. Зүгээр л одоо ингээд загж хал яваад байсан болохоос шинэ мятыг болж гинүү болохгүй юу гэдгийг нэг анзаарсангүй. Засаг төр солигдохоор нэг толгойг нь солидог. Тэгэл нэг хүмүүс нь одоо ээлжилт нэг яг уу би бүгдийг шөмжлөхгүй л дээ тийм ээ. Хийл гэсэн ирэмжлэлтэй ирээл хийж л байгаа. Бас тэрний хүчинд бас мяч гэдэг дайны ингээл явж байгаа л да. Тэрний хийсэн ажлуудыг бас үгүйсгэж болохгүй л дээ. Гэхдээ үр дүнгээр ялгарч байгаа юм. Гэхдээ одоо бас тийм ээ хэр зэрэг өгөөчтэй хэр зэрэг цаад алсыг харж одоо бид юуг харж ажиллах хэвтэй. Тийм ээ энэ бол дутагдaltaй. Би хэлээд шүү дээ. Өнөө маргаас арга цаасан энэ жилийн хойдон жилийн ингээ арга цаа гэсэн байдалтай. Одоо энэ бол явахгүй нэ. Тэгэхээр бидний хараа юу вэ? Алсын хараа маань. Алийг харах юм. Зорилго маань юу юм? Тэгээд одоо дараа нь тэрэндээ хүрэх гээд үе үеийн одоо хийж ирсэн энэ уламжлалыг цааш нь аваад явах хэрэгтэй байхгүй. Сайныг аваад, саарыг хаяад, дутагдлыг авч хаяад анх бид авахтаа нэг ийм л юм ярьцгаас ирсэн. За сайн юм би дотор байгаа. Уламжлуулаад аваад явах юм би. Дутагдал би юу? Би. Бид нар ч гэсэн дутагдал гарна шүү дээ. Энийг таягдаад энийг сайн юм үргэлжлүүлэх хэрэгтэй. Манайх яадаг вөхөр нэг өдөрлөг солихболохоор ахаад нэг ундаг дугуйтай гэхэд ундаг байхгүй. Хэрэггүй нэгд бүтээсэн юм гинж дугуй хоёр байна, юу байна? Жин одоо яах юм? Энийг харин хөнгө араа нөгөө олон араа хийж хурдсах уу? Яах вэ гэдгээ энийг бодох хэрэгтэй байхгүй. Тэрээс ахаад нэг дугуй зохиохгүй, ахаад нэг гинж зохионо гэдэг шаардлага байхгүй. Тэгэхээр залгамж халаа гэж нэг том юм байна л тийм ээ. Хийж исэн юмнуудыг нураагаад эхнээс нь эхлэв. Хийж исэн юм ингээд биднэрт нэг тим юм дутагтаад байсан байхгүй. Одоо альч одоо юун дээр тэгээд тэр захирлыг хийж ягаад тэгэл болцсон шүү дээ бид нар гэл. Тэгээ энэ хандлагаас л одоо хаяа хэрэгтэй. Тэгээд энэ сайн юм үргэлжлүүлээд аваад явъя. Эрчимжүүлъя. Сайн талыг. 7 м/секундтэй байхад нөгөө онгоцныхоо менум захирагдаад нөгөө хинтээ нисгэж буухгүй яваад гэж байна. Тэгвэл үндсэндээ Монгол нисгч зоригтоодоош буугаад байдаг биш. Ерөөсөө л тэр хязгаарлалтынхаа л хүрээнд ажилтдаг. Таны хувьд одоо салбараа мэддгийн хувьд илүү амар санагдчихсэн үү? Эсвэл үнэхээр хийх ажил их байгаа гэсэн үгнээс хэцүү санагдчихсэн үү? Яг 40 жилийн 41 дахь жилдээ явж байна. Би нисгч үлдээ өөрөө мэрэгжил инженер нисгч юм. За би 41 жил ниссэн. За хамгийн сүүлд одоо 6-7 сард намайг одоо ууд утгаар авчирч нисгсэн. Би Токиор төлөөлөгчөөр томилогдоод явцсан байсан. За тэгээд би бол одоо яг эдийн захирал бас үе үеийн захирлуудын үед ташчихсан. Одоо зах зээл шилжих үед ташчихлаа, социализм үед ташчихлаа. Ингээд за үйлдвэр тал дээр ажилласан байхгүй гол нь дандаа л үйлдвэрлэл. Тэгээд зүгээр өөрийгөөс магтаад байгаа юм биш. Үе үеийн үйлдвэрлэлийн үг өөрөөр хэлбэл баг оролцдог. Өөрөөр хэлбэл ийм юм өгөөд л өөрөг өгөөл тэгэл би одоо тэр муу менежмент гэдэг чинь тэр шүү дээ. Тэрлүүг нь битээ ор. Тийм ээ. Даалгаал хийгээл хянаал болохгүй. Аваад дахиад ийм л зарчмаар явуучвал юм чинь яваад өгч шít. За би нэг 2 жил болоо 3 жил болоо буцаад тэр үйлдвэрлэлээр тавигдаад бас учраас би нөгөөдхөө үргэлжлүүлэх юу би болоод байгаа байхгүй. Надад бас нэг тийм шанс гараад шít. Тэгээ би өнөөдөр хэлж байна. Одоо өнөөдөр инженер техник мөрөлдөхөн нисэх хүрэлтхэн маань ямар төвшөнд төрсэн бэ гэхээр яг олон улсын жижигт нийцц ойртц. Одоо манай инженер нисгч нар гадаад 4-5 хүн нисэж байна. Одоо энэ манай энэ залуучуудаас хэн ч очиод нисчихэд хэлээр одоо 4-р левел авчлаа. Хэн ч хологдохгүй. Ирээд шалгасан бүх улсууд хэлж байгаа. За манайх Боинг дээр 2 удаа жилд 2 удаа нөгөө профессионал чек буюу мэрэгжлийн шалгалт өгдөг. Тий энэ дээр бол бүгд тэнцдэг, бүгд яадаг. За одоо ISO-гийн шалгалтанд 3 удаа тэнцлээ бид нэр. Энэ бол нэг аюулгүй байдлын ятагийн одоо иргэний тээврт одоо энэ мят компаниудад өгдөг үнэлгээ шүү дээ. Энийг 3 удаа 2 жил болол нэг шалгадаг. Одоо шалгалт нь 8 сард ирнэ. 4 сар дурсан шалгалтанд ирнэ. Аудит хийдэг. Тэгээ аюулгүй байдал дээр энэ компани тохирж байна гэдэг ISO-гийн юу өгчихэд гэрчлэг өгч явчихдаг. За энэ гэрчлэгээтэй байна гэдэг чинь даатгалын мөнгө ч илүү
хамаагүй төлөхгүй шүү дээ. Нодлон төлж исэн бол энэ баг яг гэвэл энэ аюулгүй шалгалтанд тэнцээд байна. Тийм учраас бас найдвартай юм байна. Гэхдээ учраас даатгуулагч нөгөө 4 онгоцын маань даатгаж байгаа компани хүртэл цаад одоо компани хүртэл хөнгөлт үзүүлж яах нь шүү дээ. Хөнгөлт явах одоо найдвартай түнш, найдвартай юм чинь гээд тийм өндөр үнэ биш. Арай нааш нь татаж өгч шээ. Эндээс бид бас орлого олох нөгөө нэг зардлаа багасгах юм гарч ирж шээ. Тэгэхээр энэ одоо олон жилийн системтэй үйл ажиллагаанаас ийм юунд хүрч байгаа маа. Тэрнээс биш зүгээр би нэг 2 жил ажиллаад энийг ингэж хүрэхгүй. Энд хүрэхгүй. Үнэхээр би бас ярилцлагын туршид танаас хүндч асуулт асуулаа. Тэгээд асуух хэвээр шаардлагатай асуудлуудыг ч бас асуулаа. Зүгээр энгийн нэг сонирхлын асуулт байдгийг одоо салхитай ч юм уу эсвэл цаг агаар муу үед эйр чанагийн онгоцууд нисэхгүй мөртлөө мятын онгоцууд нисчдэг гэдэг яриа байгаад байдаг. Энэ маань хэр зэрэг улс өртөө. Тийм энэ бол юм л да. Манайд нэг цаг агаарын хязгаарлалт гэж байдаг. Нисгчийн хязгаарлалт гэж байдаг. Аэродромын хязгаарлалт гэж ийм 3 хязгаарлалт байдаг байхгүй юу. Тэгээ энэний хамгийн бага хязгаарлалтыг сонгож явах хэрэгтэй. Жишээлбэл нисгч жишээлбэл би үлний өндөр 50 одоо хараа 800 метрт би нисдэг байл л да. Надад ингээд ийм эрхийн үү. Тэр нисгчийн хязгаарлалт болчихж байгаа. Нөгөө нэг шинэ нисгчд өөрөөр хэлбэл үлний өндөр 200 хараа 1000 метр ч гэдэг юм уу те. Тэгвэл тэр нисгч нөгөө л хязгаарлалтаа нисэн шүү дээ. Тэгвэл аэродромын хязгаарлалт гэдэг. Манай энэ бол үгүй ээ. Хараа чинь үлний өндөр чинь 200, хараа чинь 2000 байх хэрэгтэй гэвэл энэ аэродромын хязгаарлалтыг авах шүү дээ. Би хэдийгээр доошоо орж болдог ч гэсэн би энэ Улаанбаатарт байгаа аэродромын хязгаарлалтанд захирагдах хэрэгтэй. Тэрэн шиг онгоцны хязгаарлалт гэж байж байна. Манай 37 Боинг одоо 67 энэ бол араасаа 8 м/сек, 7.85 м/сек өөрөөр хэлбэл 15 ноцын буух зөвшөөрөлтэй байхгүй. Тэрийг нэмэлт юугаар Боингийнхаа өгдөг. Энийг бид мөнгө зараад тэрийг авцсан байхгүй. Тэгтэл хятадын 5 м/сек, араасаа 5 м/сек байхад буух зөвшөөрлийг л авцсан байхгүй. Тэгэхээр өнөөдөр араасаа 7 м/сек-тэй байхад нөгөө онгоцныхоо минимум захирагдаад нөгөө хятадын нисгч буухгүй яваад гэж байна. Тэгвэл үндсэндээ Монгол нисгч зоригтоодоош буугаад байдаг юм биш үү? Ерөөсөө л тэр хязгаарлалтынхаа л хүрээнд ажилтдаг. Тэгээд тэр хязгаарлалтаас хайлвал бид чинь одоо үнэлгээ оруулах нь яг нөгөө машины жолоо энийг нагцаа гэдэг одоо манай шалгадаг иргэний нисгэд харьяаны байгууллагад байж байгаа шүү дээ. Бүх л авиакомпаниудыг гадаад дотоодгүй энэ минимумда ирж бууж гэнэ үү, тохирж гэнэ үү, энэ хязгаарлалтаас энэ дөрмийн хязгаарлалтаас давж байгаа юм байна уу гэдгийг бол хяндаг байгууллагууд зөндөө байгаа. За энэ дагуулч гэсэн арга хэмжээнүүд аваад явчихдаг. Тийм учраас бид Монгол болохоор зүгээр аливаа нэгэн энэ хязгаарлалтанд энэ Улаанбаатарын юунд бид үргэлж Улаанбаатартаа эргэж буусаар гол олон удаа Улаанбаатартаа буугаад дасан газрын давуу зүйл. Дасан газрын давуу зүйл гэдэг шиг одоо чадамж нэмэгдсэн байхгүй. Чадамж цайтай болцсон. Яг энэ Улаанбаатарын оройн. Хятадын нэг олон нисгчдийн нэг нь Улаанбаатарт нэг жилдээ 5 ч юм уу 10 ч юм бол ирж буусан байтаар ш тэр хүн. Бид бол хичнээн 100 удаа бууцсан байж ш. Нэг жилд зүгээр жишээр ярих тийм ээ. Тэгэхээр тэр хүн маань бид ч гэсэн гадны аэропорт дээр буухаар анх удаага бууж байгаа хүнд одоо дадлага туршлага зөндөл юм шаардж нисгч явдаг л да. Хамгийн туршлагатай нисгч явуулж гэдэг юм уу. Тэр шиг л одоо яг ийм юунууд дээр бас тийм юу гардаг байх л гэж боддог юм. Гар л да гардаг байх биш ерөөсөө амьдрал тийм. Тийм учраас болгоомжлоод за болио үлээ өстой. Би энд бууж онгоцоо өвдснээс бэж лүгөө уцаа авчаа гэсэн ойлголт. Тэрнээс чинь л зөв шүү дээ. Бид нар ч гэсэн нисгчтэй тийм л юу гэдэг. Хэрвээ чадахгүй чи буцаад тэр запас аэродромдоо ч бууч. Хэж чамаагүй буруу хэлэхгүй шүү дээ. Энд ирээд янз бүрийн болцсон байхад бүгд л хэлнэ шүү дээ. Нэг удаа нэг 2 цаг или 3 цаг саатна. Тэр бол хүмүүс цаг агаар сулаа явцсан. Одоо энэ бол нөгөө аюулгүй талаасаа гэлгээр хүн болгон чи яагаад тийш явсангүй гэж хинч хэлдэггүй шүү дээ. Таны аюулгүй төлөө би ингээ ажиллажлаа гэхэд ямар ч хүн одоо ямар ч ууртай уураа ирнэ шүү дээ. Тэр хүний төлөө. Тийм л юм л да. Ерөөс тэр юм. За гойла тэгээд олон сэдвийг бид хамарлаа. Тэгээд үнэхээр энэ жилийн мят компанид бас өөрчлөлтийн шинжил болж байгаа болов гэсэн сэтгэл
байгаа. Тэгээд бидний урилгыг хүлээн авчруулсан ирсэн танд их баярлалаа. Одоо Bloomberg гарч ирээд тэгэхээр одоо жинхэнэ бодиттой үнэн мэдээллүүдийг олон нийт төрөж идэг. Би бол танай телевизийн хувьд маш сайн бэлтгэгдсэн бас боловсруучсан сайттай ийм телевиз юм даа л гэж дотроо дүгнж харж авдаг. Энэ дээр та нар улам цаашаа ахиж дэвшиж, улам одоо хөгжиж, улам сайн одоо номер 1 тэргүүлэх хэмжээний хүрсэн ийм телевизүүдийн нэг болоод яваарай л гэж хүсэе.